Мэдээж хуулийг сайжруулад явахыг би бол дэмждэг, байнгын дэмждэг. Тэгэхдээ яг энийг нөгөө судалгаа, хэрэглээний асуудлын зөв тооцож хийхгүй бол ийм дутуу дулмыг янз бүрийн юмар ихээр ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа юм. Зарим асуудлыг аргачлалын хүрээнд шийдэд явж болно. Бид эдийн хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа засгийн газрын баталсан 17 оны 59-р тогтоолоор баталсан аргачлалуудыг барай явд юм а. Энэ аргачлал дээр байж болох хэд. Одоо хамгийн инээдтэй бүр ингээ хуулийн төслийн бүтцийн нэг хэсэг нь товёг гэж орж ирж байгаа байхгүй. Одоо ийм сонин. Тэгээ энийг ингээд одоо ярихаар одоо бас л одоо энэ ажлын хэсгээс би хариултаас гэж бодож. Би зүгээр ядаж ийм саналуудыг битгий оруулаач. Хуулийн бүтцчин гачиг тэгээд бүлэг, дид бүлэг, хэсэг, зүйл, хэсэг, заалтаас бүтэж байгаа байхгүй. Товёгоос бүтэхгүй. Тэгээ ингээд ийм редакцийн юмнуудыг нийлэхээр ингээд бид судалгаатай бид мэдж байна гэд ингээд зөрүүдлээд хууль санаачд гишүүдийг худлаа мэдээлэлээр хангаад ийм юмнууд оруулж ирчээд байх юм аа. Тэгээ энэ одоо сүлүүдээ ингээд засаж байгаа юм байгаа юу? Ерөн энэ хуулиудаар ингээд явлаа сая орилжийг засуулж байгаа шүү. Төсөө хуулийг дагаад бүр ямар ч хуулиуд өргөн барихгүй болгож ирсэн. Төсөө гэдэг бол жинхэнэ улс төрийн бичиг баримт. Тэр төрийн байгууллагыг хасчих болно, татварыг нэмж болно, бууруулж болно. Дагаад холбогдох хуулиуд нь өөрчлөлт оруулж болох байхгүй. Гэтэл энийг өөрчлөлт орохгүй. Сая нэг өөрчлөлт найруулад нэг юм сонирхол юм боллоо. Тэгвэл төсвийн хуулийн асуудлыг өгөн төсвийн доктортой хуулийн хууль дээр л зарчим нь байх хэрэгтэй. Бид энд ингээд холилдуулаад зарчим алдагдуулаад ийм л нөхцөл байдалтай болгож байна. За, номин чимэг хариулъя. Номин чимэг гишүүн микрофоныг өгье. За, нэгдүгээр сайн зураг гишүүн яг энэ хоёрдугаар бүлэгтэйгээ холбоотой л үг хэлмээр байна. Түрүүн санал хураацсан төсөв мөсөвтэй холбоотой асуудлыг энд юусоо хольж утгамааргүй байна. Та ч мэдж байгаа төсөв дагуулаад төсөвтэй ямар ч хамаагүй янз бүрийн юм дагуулж орж ирдэг л байсан шүү дээ. Тэрийг чинь бүгдээрингийн засаад төсөвт л үнэхээр холбоотой нөлөөлөл үзүүлэх юм аа л дагуулж орж ирээ гэж байгаа. Тэгээ энэ ч угаасаа сая гишүүдээр дэмжигдээ зарчим угаасаа ийм учраас ингэ явчихж байгаа. За бүтцтэй холбоотой юм дээр энэ жоохон найруулгын юм орж ирж байгаа. Саяны энэ 2 дугаар бүлэг таны үг авсан хэсэг бол хуулийн төслийн бүтц тэгээ бүтцийн товёг ингэ болгож байгаа. Энэ дээр яг уу энэ нөгөө хуулийн төслөөр юу шинжилх хийж байгаа гэхээр бид нар яг уу ингээ зүйл заалт гээд ингээ явдаг боловч товёгтой болъё гэж байгаа. Нөгөө гадны хуулиуч яг аль зүйл заалт нь юутай холбоотой юм бэ гэдгийг ойлгомжтой болгох хүнд хэрэглээндтэй хууль тогтоомжийг хүний хэрэглээнд илүү одоо ойлгомжтой нийцүүлэх байдлаар товёгтой болъё. Аль зүйл заалт нь ямар харилцааг зохицуулаад байгаа, ямар хэсэг нь тэн дээр байгаа гэдэг юмыг л оруулж ирээ гэдэг юм байгаа. Тэрний л найруулгын юмнууд бол энэ 2 дугаар зүйл дээр засагдж орж ирж байгаа шүү гэдэг хэлмээр. За, тэр товёг дээр зүг бах уу? Яг гэвэл одоо жишээлбэл дэлхийн худалдааны байгууллагын хилцээрүүд гэхэд хэдэн мянган хуудас байдаг байхгүй. Тэгээ хэрэгтэй хэсгээ олохын тулд товёггүйгээр олохгүй айгүй хэцүү байхгүй. Тэр хилцээрүүд чинь тийм учиртай байд юм аа. Яг хөө би сая ойлголоо. За ингээ хэдүүлээ цаашаа ажлаа үргэлжлүүлээд явъя. 11 төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал хураалт явуулъя. Зарчмын зөрүүтэй саналын томьёол төслийн 2 дугаар зүйлийн бүлэг, дид бүлэг, зүйлийн гиснийг бүтцийн гэж өөрчилж 29 дугаар зүйлийн 29-ийн 3 дахь хэсгийн боловсруулна гиснийг урд анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийн үзэл баримтлал агуулгад нийцүүлэн гэж гиснийг хасах, гиснийг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал гаргасан ажлын хэсэг. Санал хураалт. За 68.4%-аар санал дэмжигдлээ.